Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Зэкрум эхлэхэд бэлэн боллоо. 2001 оны 11 сарын 20-ны оройн 6 цагийн үед Америкийн нэгдсэн улсын Оклахома мужид 39 настай Роб гэх хэрэгтэй ажилласаа тараад машинаа жолоодон 10 настай охин 6 настай хүүгээ авахар явдаг. Тухайн үед Роб эхнэр Брендатайгаа тустай амьдарч гэрлэлтэд цуцлуулахар бэлтжижсэн. Хүүхдүүд нь ээжтэйгээ үлдсэн ч энэ удаа тэднийг Роб харах ээлжтэйсэн тэрээр замдаа найз Ронитой уцаар талархлын баяраар хүүхдүүдтэйгээ хоол хийж амьтны үрээлээ орно гэж баяртайгаар ярьсан байна. Удалгүй Роб Брендагийн амьдардаг байшинд ирэхэд гаражны хаалга дэлгээстэй дотор нь Бренда ганцаараа зогсож исэн бөгөөд хүүхдүүд харагдсангүй. Роб найздаа би ирчлээ дараа ярих гэж хэлээд уцаа таслан машинаасаа буугаад Брендагаас юу болсон хүүхдүүд хаана байгаа талаар асуухад хүүхдүүд гэрт байгаа халаагуур эвдэрсэн хүүтэн байна. Чи хараад өгч болох уу гэдэг. Хэдий Роб хүүхдүүдээ авахар ирсэн ч эхнэр хүүхдүүдийнх нь амьдардаг байшин учраас үзэж өгөхөөр гараж руу ороход хар хувцас, хар баг зүүсэн хоёр эрэгтэй гинэд хаана ихтэйгээс гүйж орж ирээд Роб Бренда хоёр руу гал нээжээ. Халтагчид хэд хэдэн удаа буудаад алгуулсан бөгөөд тэдний зорилго эхнээсээ л хосын амийг хөнөөхөөс юм шиг харагддаг. Роб олон удаа буудуулж газарт унсан бол Бренда азар зөвхөн зүүн гартаа нэг сумны шарх авсан байжээ. Гарнаас нь цус ихээр гарч исэн ч тэрээр шархаа дарж гар утсаа олоод 911 руу залгасан. Гэвч айц цочрлоос олж Брендагийн амьсгалд авчтан бараг ярьж чадахгүй байлаа. My husband's been shot. Okay, you and your husband have both been shot? Yes. Who shot you? I don't know. You don't I don't know. They had on black masks. I don't know. Удалгүй цагдаа болон түргэн тусламжийнхаа ирэхэд харамсалтай нь Роб хэргийн газарт амиа алдсан. Тэр 16 калибрийн Дробовик буугаар буудуулсан. Дробовик буу нь нэг удаа буудахад олон жижиг үрэл цацдаг. Робын өмдний халаас нь дайсан түрүүвчийг хүртэл нефт цоолж биедэн шигдсэн байв. Өөр нэг сум хүзүүнд нь тусаж үхэлд хүргэсэн хамгийн хүнд шархуулжээ. Робын түрүүвч суманд цоорсон ч мөнгө эд зүйлийг нь аваагүй. Халтагчид гараж руу орж ирээд зөвхөн буудаад цугцсан. Бүр байшин руу ч ороогүй. Гаражиндээс 2 машиныг ч аваагүй. Хэрвээ тэд дээрэмчин байсан бол хамгийн түрүүнд Робын түрүүвчийг авах байсан. Эсвэл гэрт ямар нэгэн үнэт зүйл байгааг асууж айлган сүрдүүлэх байсан ч халтагчдын зорилго мөнгө биш харин Роб болон Бренда хоёрын ам bijээ. Азар хүүхдүүд гимтээгүй. Байшин 3 давхар бөгөөд хүүхдүүд өрөөндөө зурагт үзчихсэн учраас гаражинд болсон явдлыг бараг сонсоогүй. Ингээд амьд үлдсэн цорын ганц гэрт Брендаг яаралтай эмнэлэг түргэв. Тэр Роб шиг Дробовик буугаар биш 22 калибрийн гар буугаар буудуулсан ба шарх нь үхлийн аюултай биш мяцаас л яаралтай хийх шаардлагатай. Хэд хоногийн дараа цагдаа нар хэргийн цорын ганц амьд гэрч болох Брендагаас мэдүүлэг авахд тэр хэд цочрлын улмаас бараг ярьж чадахгүй байсан ч арай гэж өгсөн мэдүүлэг нь тэд машинаар ирээгүй хааны газраас гинэд гүйж орж ирсэн. Хоёр эрэгтэй байсан. Хоёулаа хар увцтай, хар багтай. Тэд анхнаасаа биднийг онилж буудсан. Зүхтх үед нь ч машин харагдаагүй гэдэг. Тэгвэл Роб ямар хүн байсан юм бол? Тэрээр зар сурталчилгааны компанид удирдлагын ажил хийдэг, сүмийн үйл ажиллагаанд тогтмол оролцдог, олон найз нөхөдтэй, ажил хэрэг болон хувийн амьдралаараа маш олон хүнтэй харилцдаг байсан учраас мөрдөгчд түүний ажил болон хувийн харилцаанаас өш сансан хүн байж магадгүй гэж үзжээ. Гэхдээ хэргийг ойлгохын тулд эхлээд Роб болон Бренда хоёрын өнгөрсөн амьдралыг судлах шаардлагатай байлаа. Бренда 1963 онд 3 хүүхэдтэй айлын 2 дахь охин болон төржээ. Түүний аав Дональд Солонгосын дайнд оролцсон цэрэг байсан бөгөөд цэргээс халагдаа Америкт буцаж ирснийхээ дараа Брендагийн ээж Роузтэй танилцаж гэрэлсэн гэхээр Бренда шашин шүтлэгтэй хатуу дэг журамтай гэр бүл төссөн. Сайн сурдаг, Америк хөл бөмбөг үзэх дуртай, бүрээ тоглодог, усан сэлэлт зэрэг олон төрлийн идэвхтэй хоббитой. Мөн хөгжмийн эмнэлд саваа эргүүлэн үзүүлбэр үзүүлдэг багт байсан ч сургуультай олон найзтай алдартай хүүхэд байгаагүй. Учир нь маш дотгошоо зантай, үдэшлэгт бараг явдаггүй жээ. Найзууд нь арх ууж тамхи татчихсан ч Бренда тэдэнтэй нийлдэггүй. Сургууль, гэрс, түм гэсэн нэгэн ивийн хэмнэлээр үргэлжилдэг байсан. Ингээд Бренда ахлах сургуулийн төгсөх ангид байхдаа өөрөөсөө 1 насаар ах их сургуулийн оюутан Робтой танилцжээ. Тэднийг Робын дүү Том холбож өгсөн. Том Брендатай нэг усан сэлэлтийн ангид явдаг тэрээр нэг өдөр Бренда Томын ах Робын зургийг хараад ах чи юм уу? Хэдэн настай юм бэ? Найз охинтой юу гэж асуусан байна. Урд нь үерхэж үзээгүй байсан Бренда Робыг харангуйтаа шууд дурласан. Харин Том ахтаа очиод нэг хөөхөн охин чамайг сонирхоод ах шиг байна гэж хэлснээр Роб очиж уулзсан тэдний үерхэл эхэлсэн байна. Тухайн үед Роб Оклахома мужийн их сургууль сурдаг гэжээ. Брендагийн гэрээс 1 цаг орчим машинаар явдаг зайтай байсан ч Роб байнга очдог. 2 жил үргэсний эцэстээд 1984 оны 6 сард гэрэлсэн. Робыг мэддэг хүмүүс түүнийг зүгээр нэг сайн хүн биш, онцгой сайхан сэтгэлтэй хүн байсан гэж дурсдаг. Тэр үргэлж инээмсэглэж, эерэг энергитэй бусдыг баярлуулдаг гэжээ.
Сүмийн хүмүүс бүр Роб бол манай сүмийн хүмүүсийн түшиг байсан гэж хэлдэг. Тэр нэм гарыг бүр мөргөлдөө сууж даваа гарагийн өглөө бүр үүрийн залбиралд оролцсон сайн дурын ажил тогтмол хийж хөршүүд эсвэл сүмийн хүмүүс асуудалтай тулгарвал түүнд ирээрч зөвлөгөө авдаг гэжээ. Ажилдаач маш чадварлаг. Зар сурталчилгааны компани удирдах ажилтан учраас өндөр цалинтай хамт олонныхоо дунд нэр хүндтэй нэгэн байв. Гаднаас нь харахад Роб үзэсгэлэнтэй ихнэр охин хүүтэйгээ төгс аз жаргалтай гэр бүлд амьдарч байгаа мэт харагддаг ч хаалганы цаадах бодит байдал огт өөрөөж Роб Бренда хоёрын харилцаа удаан хугацааны турш муудаж эцэстээ гэрэлтэй цуцлуулахар шийдээд яг саллтын өмнөхөн Роб алагдсан. Мөрдөгчид Робыг нас барахын өмнө ямар нөхцөлд амьдарч байсан, хинтээ зөрчилдөжсэн зэргийг нэг бүрчлэн шалгахад тэдэнд хамгийн олон мэдээлэл өгсөн зүйл нь Робын өдрийн тэмдэглэл байлаа. Роб олон жилийн турш өдөр алгасалгүй тэмдэглэл хөтэлдэг байсан бөгөөд хэдэн 10 дэвтэр үлдээсэн байжээ. Уг нь залбирлын дэвтэр гэж нэрлэдэг байсан ч дотор нь залбирлаас илүүтэй өдөр тутмын амьдрал, гэр бүлийн асуудлуудыг маш дэлгэрэнгүй бичсэн байв. Тэмдэглэлийг уншихад Роб Бренда хоёрын гэрлэлт эхнээсээ л асар их асуудалтай байсан нь нийлүүлжээ. Бренда нөхрөө нэг бус удаа уурсан тухай Роб бүгдийг нь бичиж үлдээсэн байв. Тэд сүү тавьсан байх үед Роб Оклахомад, харин Бренда Канзасийн их сургуульд сурдаг байсан. Нэг өдөр Роб Брендад гинтийн бэлэг барихаар оюутны байранд нь хэлэхгүй очтол Бренда өөр нэг эрэгтэйтэй хамт байсан. Ердийн хүн бол энэ үед харилцаагаа шууд дуусгах байсан ч Роб Брендагаас салаагүй. Тэд төлөвлснөөрөө хурмаа хийсэн ч хурмын анхны шүнд Бренда гинэт уурлаж энэ гэрлэлт бол аалтаа. Би яагаад чамтай гэрэлцсэн бэ? Би чамд үнэхээр дургу гэж хашгирчээ. Тэр үед Роб гэрлэх гэж хэд зүтгэсэндээ харамсаж болох байсан ч тэгээгүй. Харин ч би яаж илүү сайн нөхөр болох вэ? Брендагийн төлөө өөр юу хийж болох вэ гэж өөрөөсөө асууж байнга залбирдаг. Роб ажлын шугамар байнга томилтоор явдаг бөгөөд түүнийг гэрээсээ хол байх бүрд Бренда өөр эрэхтэй гэртээ авчирдаг гэжээ. Энэ байдлыг зогсоохын тулд Роб өөр мужаас ажиллах хүсэлт гаргаж гэр бүлээрээ Техас руу нүүсэн. Тэр орчноос олчхон бол Брендагийн зан өөрчлөгдөж гэр бүлээ шинээр эхлүүлж чадна гэж найдсан ч Техаст очсныхоо дараач Бренда бусад эрэхтэйтэй харилцаа үүсгэсээрээ 1988 онд Роб ажлын шаардлагаар Оклахома руу буцаж ирэх шаардлагатай болсон. Гэвч Бренда би буцмааргүй байна гэсэн. Учир нь Техас нууцаар уулздаг эрэхтэйнээс эцэст нь Роб ганцаараа Оклахома руу буцжээ. Хэдэн сарын дараа Бренда нөгөө эрэхтэйгээс салсан бололтой нөхөр дээрээ буцаж ирэхэд Роб түүнийг дахиад луучилж эхнэрээ өөрчлөгдөнө гэдэгт итгэсээр байлаа. Робын хамгийн дотны найзын нэгийг Рони гэдэг. Роб алагдахыгаа өмнөхөн машиндаа уцаар ярьж исэн тэр найз нь. Гэтэл Бренда Ронитэй илт сэтгэнж эхэлжээ. Аз болоход Рони бүхнийг ойлгож шууд зайгаа барьсан. Нэг удаа Рони яриан дундаа улаан үстэй өндөр өсгийд өмссөн эмэгтэйчүүд надад таалагддаг гэж хэлснээс хэдхэн хоногийн дараа Бренда үсээ тод улаанаар будуулж маш өндөр өсгийтэй гутал өмсөд Ронигийн өмнө гарч ирсэн. Нэг удаа Робын компани чухал хүлээн авалт болж тэнд компани удирдлагууд олон бизнес түншүүд цугласан байв. Роб эхнэртээ энэ удаа арай албан ёсны хувцас өмсөөрэй гэж хэлсэн ч Бренда бараг тайжигчийн гэмээр хувцастай очжээ. Уг нь Америкт хүмүүс бусдын хувцлалтыг нэг шүүмжилдэггүй ч тэр өдөр хүмүүс Роб дээр ирж эхнэрээ чи хувцас арай хэтэрсэн юм шүү гэж хэлхээс өөр аргагүй болсон байна. 1990 онд тэдний анхны охин Трейси мэндэлжээ. Гэвч Роб өдрийн тэмдэглэлтээ энэ хүүхэд үнэхээр миний охин мөн болов гэж ütсэн ч энэ бодлоо хизээж эхнэртэй хэлж ДНХ шинжилгээ хийлгэе гэж шаардаагүй. Хэдэн жилийн дараа Бренда дахин өөр үнэтэй учир ургуулсан. 1997 онд 2 дахь хүүхэд нь 4 настай байх үед Бренда банкнд хамт ажилладаг эмэгтэй нөхөр болох Риктэй дотн харилцаатай болсон. Рик бүр эхнэрээсээ салж Брендатай хамт байхаар шийдсэн ч тэдний харилцаа удалгүй дууссан байна. Дараа нь Рик бит хоёрын хооронд бэлгийн харилцаа байгаагүй. Зөвхөн сэтгэлийн холбоотой байсан гэж тайлбарласан ч хүмүүс итгээгүй байна. Энэ үед Роб компани удирдах албан тушаалд дэвшиж маш өндөр орлоготой болсон учраас Бренда ажлаасаа гарч гэртээ хүүхдээ хардагч тэр хүүхдээ өөрөө өсгөхийг хүсээгүй тул Робоос хүүхэд асрагч авч өгөхийг гуйж Робч зөвшөөрсөн. Ингээд Jennifer гих бүсгүй хүүхэд асрагчаар ажиллах болсон байна. Гэвч Jennifer нэг сонин зүйл анзаарчээ. Бренда өдрө болгон гэрээсээ маш тод будалт хийж, гялалцсан даашинз, бариу хувцас, богино банзал өмсчүүд завхарж загас авчаад ирээгээд гардаг гэжээ. Брендагийн байнга очдог дэлгүүрийн загасны тасагт Джеймс Хит гэх хэрэгтэй ажилладаг байсан болохоор өдөр бүр бариу хувцас өмсөд тийшээ очдог. Нэг өдөр Бренда Хитэд гараа гэж хэлээд мотелийн өрөөний түлхүүр мөн ажлаа тараад энд ир гэсэн зурвас үлдээгээд явжээ. Тэр хоёр бүтэн 1 жилийн турш нууцаар уулзсан. 1 жилийн дараа Бренда Хитээс уйдсан бололтой уцаар чирхаа болж удалгүй Бренда Роб болон хүүхдүүдтэйгээ хамт дэлгүүрт орж ирээд нөхөртөө энэ бол бидний байнга загас авдаг газрын ажилтан гэд Хитийг танилцуулж сүүлдээ Хитийг бүр гэртээ урьж хамт хооллдог болов. Дараа нь гэрийн засварын ажиллаач түнд даатгадаг. Ингэснээр Хит энэ айлын гэрт хүссэн үедээ орж гардаг болсон байна. Мөрдөгчдийн үзнээр Бренда эрсдлээ улам нэмэгдүүлэх тусам илүү их сэтгэл хөдлөл мэдэрдэг байсан гэж үзсэн бөгөөд Роб бүгдийг мэддэг байсан. Тэрээр өдрийн тэмдэглэлдээ
Бренда олон шин дотор хувц судалдаж аваад орон дээр дийлгээд тавьсан байна. Энэ бүгд надад зориулагдсан болов. Бренда намайг зориуд доромжилж байгаа юм шиг санагддаг гэж бичсэн бөгөөд бүх үннийг мэдчихсэн ч салаагүй. Бурхан залбирсаар байвал гэр бүл нэг өдөр аврагдана гэж итгэсээр ээжээ. Мөн өөрөө сүмийн нэр хүндтэй хүн байсан учраас салсан нэр зүгээ хүсээгүй. Нэг л өдөр Бренда ухаарна гэж хүлээсээрээсэн. Гэвч Робыг ингэж найдаж авах оронд Бренда бүр сүм дотор өөр хүнтэй дотн харилцаа үүсгэсэн. Тэдний явдаг байсан сүмийг байгуулахад Роб том хувь нэмэр оруулж Брендаж тэнд нэм гарангийн сургуулийн багшаар ажилладаг байв. Гэвч сүмийн бараг бүх хүн түүний урвалтын талаар мэддэг байжээ. Цагдаа нар дараа нь сүмийн хүмүүсээс мэдүүлэг авахад бараг бүгд Бренда үргэлж хэд задгаа хувцастай сүмд ирдэг байсан бөгөөд олон хүн дургуутдаг байсан ч тэр сүмийг байгуулсан хүний эхнэр учраас хинч ил тод хэлж чаддаггүй байсан гэд. Тэдний хамгийн их нэрэлсэн хүн бол Джеймс Прайс. Загасны тасгийн ажилтан Джеймс Хит биш өөр хүн. Джеймс Прайс мөн гэр бүлтэй сүмийн багш бөгөөд Робын 10 гаруй жил найзалсан дотны найз нь. Тэд хамтдаа ам болон бизнес хийж гэр бүлээрээ байнга уулздаг байсан. Джеймсийн хувьд Брендатай нууцаар уулзах нь улам бүр сэтгэл хөдлөн болж эцэст нь Джеймс эхнэр Сүкидээ бит хоёр салснан дээр хаа гэж хэлжээ. Сүки нөхрөө дагаа Солонгосоос Америк хүртэл ирсэн хүн учраас гинэт яагаас салах байгааг нь ойлгоогүй. Джеймс эхнэртээ чи манай гэр бүлийнхэнтэй сайн ойлголцож чаддаггүй. Магадгүй соёлын ялгаанаас сулсан баг. Бит хоёр ерөөсөө тохирохгүй байна гэсэн утгагүй шалтгаан хэлсэн. Харин Сүки ямар ч буруу зүйл хийгээгүй мөртлөө би илүү сайн хичээн намайг уучлаарай гэд нөхөртөө улам сайн хандаж эхэлжээ. Гэвч Джеймсийн хувьд Сүки амархан явж өгөхгүй байгаа нь асуудал болсон. Тэгээд би чамайг хамгаалахын тулд залж байна. Би тусгай хүчинд байхдаа нууц ажиллагаанд оролцож байсан. Одоо тэр ажилтай холбоотой хүмүүс чамайг гэмтээж магадгүй. Бид салахгүй бол тэд чамайг хаанч байсан олоод ална гэж хэлээд Сүкигийн гарт Солонгосын хонгоцны тасалбар атгуулж одоо шууд яв гэсэн. Нөхөр нь цэрэг байсан учраас Сүки энэ ярианд итгэсэн ч үнэндээ нууц ажиллагаа гэж огт байгаагүй. Джеймс зүгээр л Брендатай нууцаар уулзахын тулд эхнэрээ зайлуулахыг хүссэн байхад Сүки юу ч мдээгүй тэрээр нөхөр маань надад хэлж чадахгүй дотроо хадгалаад ямар хэцүү байсан бол гэж уйлаад салах өргөдөл гарын үсэг зурж Солонгос руу буцсан байна. Гэтэл ганцхан сарын дараа Джеймс Сүки рүү залгаад намайг уучлаарай. Би амьдралынхаа хамгийн том алдааг хийсэн байна. Над дээр буцаад ирээч гэсэн. Сүкич баярлан ачаагаа бэлдэж Америк руу буцсан боловч Джеймс өөрчлөгдөөгүй. Брендатай харилцаагаа үргэлжлүүлсээр байсан. Робыг ажиллаар явсны дараа Джеймс Брендагийн гэрт ирж нууцаар уулзахаас гадна сүмдээрч харилцаагаа нууж чаддаггүйсэн. Сүмийн хүмүүсийн мэдүүлгээр тэд яг өсвөр насны хүүхдүүд шиг мөрөглийн үеэрч зэрэгцэж суугаад нууцаар зураг солилцож үнсэлцгээс гадна Бренда бүр хөлөөрөө Джеймсийн гоёыг илдэг байсан гэх мэдүүлэг хүртэл гарчээ. Тэр хоёрын үйлдэлээс болж тайван шашны орчинтой сүм уумэн самунтай болж зарим хүн удирдлагад гомдол хүртэл гаргаж исэн. Хамгийн аимшигтай нь Брендагийн охинд сургуулийнхын хүүхдүүд танаа аав Джеймс ах биш юм уу гэж хэлдэг болсон. Сүүлдээ сүмийн удирдлага Бренда Джеймс хоёрыг нэм гарагийн сургуулийн багшийн ажлаас нь халж тэдний уулзах боломж бага болсон ч харилцаа дуусаагүй. Тэд гадуур уулзаж бүр нууцаар аялалд явахдаа хүүхдүүдээ хүртэл авч явжээ. Сүмийн бүх хүн энэ харилцааг мэдж байхад Роб мэдгүй байх боломжгүй тэрээр Брендаг тайван дуудаад ердөөл Джеймстэй харилцаагаа дуусгах гэхээс өөр зүйл хэлээгүй. Салахгүй бол шүүхүүд өгнө, хүүхдүүдийг чамд өгөхгүй, бүх хөрөнгөө авна гэж сүрдүүлээгүй. Зүгээр л харилцаагаа дуусгахыг хүссэн байна. Робыг мэддэг хүмүүс түүнийг маш тайван, бараг ууралтгүй хүн байсан гэж ярьдаг. Түүнтэй хамт ажилладаг Барбара нэг удаа Роб Бренда хоёртой хооллож итэл Бренда гинэд уурлаж сэрээгийн ширээн дээр шидэд чиний идж байгааг харахаас ч дотор мухаарч ийн гэд идчихсэн хоолоо Роб руу асгасан. Найзынхан дэргэд хүртэл ийм авир гаргасан ч Роб уурлаагүй. Роб гэр бүлээ авч үлдэхийг хичээсэн ч Брендад эргэж ирэх бодол байгаагүй мөртлөө салахыг ч хүсээгүй. Эцэст нь тэд түр хугацаанд тустай байхаар тохиорч Роб гэрээсээ гарч найз Ронигийнхоо байранд амьдрах болжээ. За одоо эндээс эхлээд хэргийн хамгийн чухал хэсэг эхэлнэ. Джеймс даатгалын газар ажилладаг тэрээр Брендатай эд харилцаатай байх үедээ Робот амь насны даатгалд хамрагдах санал тавьсан. Уг нь даатгалаар Роб насрах юм бол ойролцоогоор 800 мянган $8 олгогдох байжээ. Мэдээж даатгалын мөнгө авах хүн нь эхнэр Бренда. Энэ даатгалыг Джеймс Бренда хоёрын харилцааны ихэнх үед хийлгсэн гэхээр тэдний холбоог бүрэн мэдээгүй байсан Роб зөвшөөрч 1 жил орчим өнгөрсөн. Энэ хугацаанд Бренда Джеймс хоёрын харилцаа улам гүнзгийрчээ. 2001 оны 10 дугаар сарын 26-нд Роб алагдахаас ердөө 3-7 хоногийн өмнө өглөө ажилдаа явахаар гараж руу очтол машиныхан доор шингэн зүйл тулсан байгааг хараад засварчин дуудсан. Засварчин машиныг шалгаад шууд цагдаа дууд яаралтай гэжээ. Учир нь хэн нэгэн машины тормозны шугамыг зориуд тасалсан байв. Хэрвээ Роб машинаа унаад хурдны зам дээр гарсан бол осол гарах магадлал маш өндөр гэжээ. Ингээд Роб цагдаад мэдэгдэхжээтэл танихгүй дугаараас дуудлага ирж нэг эмэгтэй Бренда болон хүүхдүүд ч осолд орсон. Тэд нормын эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт байна. Биеийн байдал нь маш хүнд аль болох хурдан ирээрэй гэж хэлээд уцаа тасалжээ.
Норм имлэг тэдний гэрээс машинаар 40 минутын зайтай. Тэнд хүрэхийн тулд заавал хурдны замаар явах шаардлагатай. Хэрвээ Роб айд сандран тормосгүй болсон машинаа унаад явсан бол замдаа осолдож өгөх байжээ. Гэвч Роб шууд имлэг рүү залгаж Бренда болон хүүхдүүдийн талаар асуухад имлэгийн тийм хүмүүс манайд ирээгүй гэдэг. Ингээд Роб цагдаад хандаж хэн нэг нь намайг алахыг оролдож гин гэж мэдгдсэн ч цагдаа нар хитгэн зүйл тэмдэглэж аваад явсан. Робд нууц дугаараас залгсан үнийг шалгахгүй мүү? Миний амь нас үнэхээр аюулд ороод байна гэж шаардсан ч цагдаа хилцээр очиж шалгаж үзээд мэдэгдэе гэж хэлсэн ч дараа нь түнтэй хинч холбогдоогүй. Цагдаа нар түүнээс таныг алахыг хүсэх хэн нэгэн байгаа юу гэж асуухад Роб намайг тэгж их үзээ ядах хүн байхгүй гэж хариулжээ. Гэвч тэр орой өдрийн тэмдэглэлдээ Бренда Джеймс хоёрыг сэжиглэж гин гэж бичсэн. Тэгээд бүр найз Ронидо хэн нэгэн намайг алах гээд байгаа юм шиг санагдаад байна. Хэрвээ алах гэж байгаа бол ядаж буугаар нэг мөсөнд дуусгаад өгөөсэй гэжээ. Роб гэр бүлээ авч үлдэхийг хүсэжсэн. Брендад салахыг хүсээгүй. Гэхдээ түүний шалтгаан өөр гэж магадгүй. Хэрвээ Тэд салах юм бол Бренда Робын амь насны даатгалын мөнгийг авах боломжгүй болно. Роб Жүүнийг мэдэрч эхэлсэн болтой даатгалын мөнгө хүлээ авахчийг эхнэр Брендагаас дүү Томми нэрлүүлсэлж дүүдээ надад ямар нэгэн зүйл тохиолдох юм бол энэ мөнгөөр хүүхдүүдийн минь сайн арч хандаарай гэж хүссэн байна. Гэвч Роб дүүгийнхаа нэр дээр албан ёсоор шилжүүлж гарын үсгээ зурсанд Джеймс бичиг баримтыг хуурамчаар өөрчилж даатгалын мөнгө авах хүнийг дахин Бренда олгосон. Ингээд Робын үхлийн сэтэл улам тодорхой болж эхэлжээ. Торомсны хэрэг явдлаас 3-7 хоногийн дараа 2001 оны 11 сарын 19-ний өдөр Роб руу 10 настай охин Трейсийг залгаж "Аава бид нохоо авсан. Танд харуулмаар нь одоо шууд хүрээд ир" гэжээ. Хайртай охин нь дууцсан учраас Роб тэр даруй явахаар болж тухайн үед хамт амьдарч исэн найз Ронинч дагаж явсан. Гэтэл Бренда яагаад хүнтэй хамт ирж байгаа мэй гэж уурлаад нохоогч харуулахгүй буцаасан байна. Угаасаа ямар ч нохоо байгаагүй. Тэр орой яг юу ихээр төлөвснийг хинч мэдгүй. Ямар нэгэн уурх байсан нь тодорхой. Хэрвээ тэр орой Роб алагдсан бол охин нь насан туршдаа би аавыгаа дуудсан учраас тэр үхсэн гэж өөрийгөө буруутгах байсан. Тэр орой амьд гарч чадсан ч маргааш нь Роб дахин Брендагийн гэрт очиод түүний нүдэн дээр буудуулж насварсан. Мөрдөгчүүд Брендагийн олон удаагийн нууц харилцаа, Джеймстэй үүсгэсэн холбоо, Робын амь насны өндөр дүнтэй даатгал, тормоз тасалсан явдал, хуурамч дуудлага, даатгалын бичиг баримтын өөрчлөл гээд бүгдийг нь нийлүүлээд үзэхэд Бренда болон Джеймс хоёр хамгийн гол сэжигтэн болох нь эргэлзээгүй байлаа. Гэхдээ нэг том асуулт үлдсэн нь Робыг бууцсан хоёр багтай хүн яг хэн байсан бэ? Бренда үнэхээр хохирогч мөн байсан уу? Хэргийн газарт хамгийн багадаа 3 удаа буун дуугарсан гэж үздэг. Түүний хоёр нь Робот туссан бол үлдсэн нэг сум нь Брендагийн гарыг онжээ. Гэтэл хэргийн газраас ердөө 2хон хонгоо олцсноос гадна 2 өөр төрлийн буу ашигласан. Робын аминд хүрсэн буу нь 16 калибрийн Дробовик, харин Брендаг онсон нь 22 калибрийн револьвер байсан. 22 калибрийн револьверыг энгийн хүнж ашиглахад хялбар, дуу чимээ багтай учраас гинт хэрэг түгээмэл хэрэглэгддэг. Мөн нөгөө буутай харьцуулахад хүч багтай, гар хөл зэрэг хэсэг тусвал ихэнх тохиолдолд амь насанд шууд хүрэх шарах болтгүй. Зарим гэмт хэрэг сэжигтээ өөрийгөө хохирогч мэт харагдуулахын тулд өөрийнхөө гар хөл рүү зориуд бодох тохиолдол байдаг гинэ. Ингээд мөрдөгчүүд Брендагийн мэдүүлгийг дахин нэг бүрчлэн шалгаж эхлэв. Тэр 2 багтай эрэхтэй биднээс 5-6 метрийн зайнаас буудсан гэж хэлсэн ч Брендагийн өмсчсэн цамцанд хийсэн шинжилгээ энэ мэдүүлэгтээ огт нийцээгүй. Цамц нь их хэмжээний цусаар будагдсан байснаас гадна ханцуу хэсэгт нь маш их хэмжээний дарины үлдэгдэл илэрсэн. Буу дуурах үед дарины жижиг хэсгүүд бууны ам орчинд тархаж буудсан хүний гар, хувцас, үсэнд наалтдаг. Үүгээр тухайн хүн буу барьсан хэсэг эсвэл бууны аманд хэр ойрхон байсныг тогтоож болдог. Харин Брендагийн ханцуу дарины үлдэгдлээр бараг бүрхэгдсэн байв. Шинжээчид үүнийг судлаад бууг ойролцоогоор 5 см-ийн зайнаас бараг гарт нь тулгажаад буудсан гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Өөрөөр хэлэх юм бол Бренда өөрийгөө буудсан эсвэл буудсан үнтэйгээ бараг наалдах шахам ойрхон зогсож байсан гэсэн үг. Хэрвээ 2 дахь хувилбар үнэн бол тэр буудсан үнийг маш тодорхой харах ёстой. Гэтэл Бренда тэд багтай байсан. Би юу ч харж чадаагүй гэж зүтгэсээрээ. Энэ үед санаанд оромгүй 2 хүн гарч ирсэн. Тэд бол Брендагийн хажуу айлын хөрш Жуди болон Дин. Тэд Роб Бренда хоёртой маш дотн харилцаатай байсан. Хэрэг гарах үед Жуди Дин хоёр аяллаар явсан байжээ. Тэднийг аялж байхад Бренда залгаад Роб буудуулж насварсан. Надад маш хэцүү байна. Та хоёр хизээ ирэх вэ гэдэг. Жуди энэ мэдээг сонсоод Брендаг өрөвцнөөс гадна буудалцсан яг өөрсдийнх нь хажуугийн байшинд болсон учраас гэрт нас ямар нэгэн зүйл тохиолдсон байх вэ гэж айгаад аяллаа цуцлан эрт буцаж ирэхэд унтлагын өрөөнд нөх хувцсны шүгэнд жижиг гутлын тавир байдагч гутлууд нь шалан дээр үлдэж тавир нь алгуулсан байв. Жуди гутлын тавираа хайж болоход эвдэрчгсэн орны дор нуусан байдалтай олджээ. Ингээд Жуди хулгай орсон байж магадгүй гэж бодоод бусад өрөөгөө шалгаж эхлэв. Дараагийн өрөөний цонхоор Роб Брендагийн байшингийн арын хэсэг тодорхой харагддаг. Гэтэл тэр өрөөний хувцсны шүгэний хаалгач дэлгээстэй. Жуди
Би энэ хаалгыг онгорхоо орхисон байх ёсгүй гэж бодоод ойртоод очтол шүүгээний шалан дээрээс 16 калибрийн дробовикийн нэг хонгоо олджээ. Хэргийн газарт 3 удаа буудсан ирнэ 2 хонгоо олцсон гэж өмнө нь хэлсэн дээ. Алга болсон 3 дахь хонгоо нь хөршин айлын хувцсны шүүгэнээс гарч ирсэн. Жуди тэр даруй цагтаад мэдэгджээ. Мөрдөгчүүд Жудигийн гэрт очоод таасны дээврийн хөндөрөө ордог хэсэг баг зэрэг хөдөлсөн байгааг анзаарсан. Тэндээс ашиглаагүй 22 калибрийн сум олдов. Брендагийн гарыг онсон буу мөн 22 калибрийн револьвер байсан. Мэдээж ийм сум түгээмэлжсэн хэрэгтэй холбоотой 2 өөр улмөр яг хажуу айлаас гарснаа санамсаргүй давхцал биш байлаа. Цагдаа нар хаалдагч Роб Бренда хоёр руу бууцсныхаа дараа Жудигийн гэр рүү орж дээврийн хөндөд нуухдах гэсэн ч хитрхийн өндөр байсан тул гутлын тавиурыг гიშгүүр болгоо ашиглахыг оролцсон байна. Гэвч тавиур нь жингэн даахгүй хугарч эвдэрсэн тавиурыг орны доор нууж өөр зүйлээр гიშгээд дээшээ гарсан. Эсвэл хувцсны шүүгэнд нуугдан цонхоор цагдаагийн хөдөлгөөнийг ажиглаж исэн байж болно. Цагдаа нар явж чимээгүй болсны дараа гэрээс гарч цугцсан байх магадлалтай. Мөн өөр нэг хувилбар нь халдагч анханасаа Жудигийн хоосон байшинд нуугдан Робыг эрхийг хүлээж исэн байж болно. Хэрэгээ үйлснийхээ дараа буцаж орж нуугдаад дараа нь цугцсан гэсэн үг. Гэхдээ тэр хүн Жуди дэн хоёрыг аяллаар явсныг яаж мэдсэн юм бол? Түүнээс гадна хаалга эвдрээгүй түлхүүрээр тайван орсон мэжээ. Цагдаа нар Жудигаас таны гэрийн түлхүүр өөр хүнд байдгүй гэхэд Брендад нэг түлхүүр байдаг гэж хариулжээ. Тэд дотн өршүүдээс учраас аяллаар явхдаа гэрээг маань харж гараа гэд Брендад түлхүүрээ үлдээсэн. Цагдаа нар Джеймсийн хөдөлгөөнийг ч шалгаж эхлэв. Хэрэг гарахаас ердөө 7 хоногийн өмнө Джеймс 22 калибрийн револьвер худалдаж авсан. Энэ нь Брендаг буудахад ашигласан буу ах магадлал өндөр. Харин Робын айманд хүрсэн 16 калибрийн дробовик буу Робын нэр дээр бүртгэлтэйсэн. Роб Бренда хоёр хамт амьдарч байхдаа буунуудаа цоочтой хайрцагт хадгалдаг байсан бөгөөд Роб гэрээсээ явхдаа буугаа тэнд нь үлдээгээд явсан. Дараа нь 8 наснд аюул тулгарч байгааг мэдэрсэн Роб ядаж өөрийнхөө бууг авч явъя гэд гэртээ очиход Бренда энэ гэрээс юу ч авч явах хэрэг чамд байхгүйгээд бууг нь өгөөгүй ба бууны хайрцагны цоожийг хүртэл сольсон байв. Цагдаа нар Бренда Джеймс хоёрыг Робын 8 насны даатгалын мөнгөний төлөө аллах үйлцэн гэж сэжгэлсэн. Мөн Брендаг с ижигтэй харагдуулахгүй тулд гарлуун зориуд буутсан гэж үзжээ. Гэвч баривчлахад хангалттай нотлох баримт бүрдээгүй учраас тэднийг нууцаар ажиглахаар шийдсэн. Хэрэг гарснаас 7 хоногийн дараа буюу 2001 оны 11-р сарын 26-нд Роби оршуулга болж цагдаа нарын эмгэнэл илэрхийлэх нэрээр сүмд очиж Брендагийн байдлыг ажиглахаар суудаг. Гэтэл ёслол эхлэх цаг болсон ч уур амьсгал нэг л төгшүүртэй байлаа. Пастор сандарсан байдалтай микрофоны өмнө гарч Робин гэр бүлийн зарим хүн хараахын ирээгүй тул ёслол түр хойшилж гин. Та бүхэн түр хүлээнэ үү гэжээ. Ирээгүй хүмүүс нь Бренда олон хүүхдүүдийн хувьд аавтайгаа салах ёсгийг сүүлийн мөчнө. Гэтэл тэдний хинэнч ирсэнгүй. Брендагийн эцэг их охинд нь ямар нэгэн муу зүйл тохиолдсон гэж бодоод цагдаад сураггүй алга болсон тухай мэдээлдэг. Тэд охиноос ижигтэн гэж төсөөлөөжгүй байлаа. Бүр сэтгүүлчдийн өмнө Бренда олон хүүхдүүдийг хулгайлсан нь тодорхой. Роб руу буудсан хүмүүс тэднийг барьцаалсан баг. Бренда минь чамаагаа маш их санаж ин аюулгүй буцаж ирээрээ гэд уйлдаг. Энэ оронд Робин дүү Том даатгалын асуудлыг олж илрүүлсэн. Ах нь даатгалын мөнгөөр хүүхдүүдийг минь сайн харж хандаарай гэж загсан ч даатгалын мөнгө авахгүй нь Том биш дахин Бренда болсон байв. Бренда ч энэ мөнгө минийх гэж Томтой маргалджээ. Ингээд даатгалын компани хүлээн авахчийг өөрчилсөн бичиг баримтыг наривчлан шалгуулахад гарын үсгийн шинжээчид Робин гарын үсгийг хурамжаар үйлцсэн байна гэж тогтоож даатгалын компани Брендад мөнгө олгохоос татгалзсан тул Бренда Робин банкны таасан дэсэн бүх мөнгийг өөрийнхөө данс руу шилжүүлээд хүмүүс тэр чигтээ оршуулгын анхаарлаа хандуулж байгаа хооронд хүүхдүүдээ аваад цугцсан. Джеймс ч мөн сураггүй болсон байлаа. Ингээд Бренда Джеймс хоёрыг улсын хэмжээнд ирэн сурвалжлахад удалгүй Брендагийн дүү хим цагдаа руу залгаж мөрдөгчөө. Бренда болон хүүхдүүд сая надтай холбогдсон. Тэд зүгээр байгаа гэсэн. Би Брендаг тантай заавал холбогдорой гэж хэлье гэсэн ч Бренда залгасангүй. Харин удалгүй хим дахин уцтаж мөрдөгчөө би андуурсан юм шиг байна. Бренда хаана байгааг мэдэхгүй гэжээ. Бренда дүүдээ цагдаад юу ч хэлж болохгүй гэж ятгсан нь ойлгомжтой. Ингээд Бренда Джеймс хоёрт баривчлах захирамж гаргаж тэднийг оргон зайлсан с ิจ гтнүүд гэж улсын хэмжээнд эрен сурвалжилж эхэлсэн. Холбооны мөрдөх товчоо буюу FBI хүртэл хэрэгт оролцжээ. Хамгийн ноцтой нь хүүхдүүд ээжтэйгээ хамт байсан. Өөрөөр хэлэх юм бол аллагын с ิจ гтэн их хүүхдүүдээ аваад цугцсан тул тэднийг бараг хулгайлагдсан хохирогчд гэж үзсэн. Нэг сар гаруй хугацаанд тэднийг олоогүй учраас FBI Брендагийн тухай баттай мэдээлэл өгсөн үнд $15,000 шагнал зарлажээ. Удалгүй Мексикийн нэгэн ATM-нээс Джеймсийн нэр дээрх картаар мөнгө авсан байх бөгөөд тэд машинаар хил давж Мексик руу цугцсан нь тогтоогдов. Хэдэн сарын дараа Америкийн хилээр буцаж орох үедээ хилийн хамгаалалтын албаных нь баривчлагджээ. Азар 2 хүүхэд эсэмэн байлаа. 10 настай Трейси гартаа зурагтай өдрийн тэмдэглэл атгсан байх ба дэвтэртээ олон нохойд зурж доор нь аавыгаа санаж ийн аавтайгаа тогломоор байна гэж бичжээ. Үүний дараа Робин эцэг их 2 хүүхдээ өсгөхөөр болсон.
Бренда Джеймс хоёрыг Оклахома хотод шилжүүлэн авчирч хоёуланд нь 1-р зэргийн хүн амины эрэхт ялт тулгажээ. Шүүх хурал 2003 онд болж прокурорууд хэргийг тайлбарлахдаа Роб Брендатай гараажинд орж ирсний дараа Джеймс 2 өөр буутай гарч ирээд эхлээд Роб руу Дробовикоор буутсан. Мөн Брендач Роб руу буутсан болохыг харуулах нотлох баримт илэрсэн нь Брендагийн өмнөөс Робын цус олджээ. Цусны цацралтын хэлбэрийг шинжилэхэд Бренда Робот маш ойрхон зогсож явах үед түүний бие рүү цус цацагдсан нь тогтогдов. Өөрөөр хэлэх юм бол Робыг буудуулах үед Бренда хажууд нь зүгээр зогсоогүй. Буудлагт шууд оролцож байсан байх магадлалтай. Брендагийн гарын шархыг цагдаа нарыг төөрөгдүүлэхийн тулд зориуд үүсгэсэн хуурамч гэмтэл гэж дүгнжээ. Сум гарынхан дээд махлаг хэсэгт туссан байв. Энэ нь хүний биед буудуулахад харьцангуй бага аюултай Америктнээс хол хэсэг байсан. Үүний дараа Бренда 911 рүү залгаж явах хооронд Джеймст хөрш Жүүдигийн гэрийн дэлгүүрийг өгсөн. Джеймс хажуугийн гэрт орж дээврийн хөндөй болон хувцсны шүүгэнд нуудах явцдаа сум хонгоогоо унаасан байна. Цагдаа нар явж иргэн тойронд чимээгүй болсны дараа тэр гэрээс сэм гарч цухтжээ. Шүүх хурлын үеэр өөр нэг цочрдмоор баримт ил болсон нь Робын машины тоормсны шугамыг тасалсан өдөр нэг эмэгтэй түүн рүү залгаж Бренда болон хүүхдүүд тосолд орсон. Яаралтай эмнэлэгт иргэж хэлсэндээ. Тэр эмэгтэй Джеймсийн насанд хүрсэн охин Жана байжээ. Тэрээр шүүхэд гэрчээр орж аав намайг залгах гэж хэлсэн. Би яг юу болж байгааг огт мэдээгүй гэж тайлбарласан байна. Тэр бас нэг чухал зүйл ярьсан нь Джеймс нэг удаа охиндоо нэг солиотой эмэгтэй над дээр ирээд нөхрийг нь алж өг, эсвэл алуурчин хөлсөлж өгөхийг хүссэн гэж ярьсан байна. 2003 онд Джеймсийг 1-р зэргийн хүн амины эрэхт буруутган цаазын ял оноожээ. Жилийн дараа буюу 2004 онд Брендад мөн цаазын ял оноосон байна. Оклахома мужи хүнд гэмт хэрэгт хатуу ял оноодгоор алдартай бөгөөд цаазын ялыг боддоор хэрэгжүүлдэг мужуудын нэг. Бренда тухайн үед цаазын ялтай цорын ганц эмэгтэй орогдол болсон. Брендагийн шүүх хурал хүн амины эргийн шүүхүү эсвэл түүний олон жилийн нууц харилцааг дэлгэсэн түүхүү гэдг нь мэдэгдэхгүй шахан болсон гэдэг. Түүнтэй харилцаатай байсан олон эрэгтэй гэрчээр дуудагдан Робын нүдийг хариулж хэрхэн нууцаар уулздаг байсан талаараа нэг бүрчлэн мэдүүлжээ. Өмнө нь ярьсан Брендагийн бүхий л харилцааны тухай мэдээлэл шүүхийн баримтаас ил болсон. Энэ эрэгт ч мөн гэр бүлээс гадуурх харилцаа бүх зүйлийн эхлэл болсон. Бренда Робоос зүгээр салсан бол хүүхдүүдэд асрах эрх авах боломжтой байсан. Мөн Роб орлого сайтай учраас хүүхдийн тэтгэмж, хөрөнгө хуваах мөнгөч хангалттай авч Джеймстэйгээ хамт амьдарч болох байсан ч яагаад энэ бүхнийг сонгоогүй юм бэ гэвэл Робын амь насны даатгалын 800 мянган $. Хамгийн их хохирсон хүмүүс нь хүүхдүүд. Аав нь алагдаж, ээж нь цаазын ялтай хоригдол болсон. Хоёр насанд хүрсэн мөнгө шунлаасаа олж ийм тэнэг аимшигтай сонголт хийсэн байна. Аз олоход хүүхдүүд эмээ өвгийнхөө гар дээр сайн өсчээ. Том охин Трези хойд Каролинагийн их сургуульд хэрэглээний математикийн чиглэлээр магистр, докторийн зэрэг хүртэл хамгаалсан байна. Одоо математикчдын байгууллагад ажилладаг гинэ. Ингээд Роб Эндрюгийн амь насыг даатгалын мөнгөний төлөө хөнөөсөн эхнэр болон хамгийн дотны найзынхаа аимшигтай эрхийн төг энэ үрүед өндөрлж байна. Эцэст нь Бренда Джеймс хоёр хүссэн даатгалын мөнгө авч чадаагүй. Харин эрх чөлөө, гэр бүл, нэр төр, ирээдүгээд өөрсдөө байсан бүх зүйлээ алдсан. Мөнгө болон төр зүрийн хүсэл хизээж хүний амь, хүүхдүүдийн ирээдүй, гэр бүлийн үнцнээс илүү байж болохгүй. Нэг буруу сонголт зөвхөн нэг хүний бус олон хүний амьдралыг эргэж засах боломжгүйгээр сүрүүлж чаддаг гэдгийг өнөөдрийн эрэг харуулж байна. Ингээд өнөөдрийн эрэг маань дууслаа. Сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.